Сайн байцгаана уу та бүхэндээ өглөө өдөр орой мэнд хүргэе. За өнөөдрийн мэдлэгээр та бүхэндээ 2016 онд нээлттэй явсан миний Баатрын сургуулийн анемын 1-р бүлгийг товчлон ярьж өгөх бэлэн болоод байна. Энэхүү анемын нийт 8 бүлэг 159 акттай бөгөөд одоо хүртэл үйл явдал нь бол дуусаагүй байгаа. За ингээд бичлэгэнд орцгоё. Анх гэрэл цацруулсан хөөхөд ертөнцөг ажиглан хүмүүс супер чадвартай болох болжээ. Нийт хуамын 80% супер чадвартай бол үлдсэн 20% нь энгийн хүмүүс хэврээ байдаг. Хүчний хувьд харилцаа адилгүй бөгөөд зарим нэг нь ихээхэн охирол учруулж чадах үс чадвартай байхад нөгөө хэсэг нь аливаа ямиг чүү асын занаас удирдах, баг зэрэг дүүл гаргах эсвэл зүгээр л гадаад төрхөд өөрчлөлттэй байдаг. Харин супер чадвартай хүмүүс баатар болох боломжтой бөгөөд баатруудыг хүч болон нэр үндийн байдлаар номер 1, 2, 3, 4 гэх мэтээр эрэмлэгдэнэ. Энэ бол анимын гол дүр Midoriya. Тэрээр ээжээсээ гож өөрийнхөө дуртай баатар болох номер 1-т эрэмлэгддэг. All Might-ийн бичлэгийг байнга үздэг ба яг л түүн шиг хүчрхэг баатар болохыг мөрөөддөг. Энэ ертөнцид хүүхдүүдийн чадвар 4 настад нийлэгдэх бол Midoriya хөө 4 нас хүрсэн ч чадвар нийлэгдэхгүй. Иймээс түүний ээж нь санаа зовон эвлэгт үзүүлдэг. Гэвч энэ үед супер чадваргүй гэдэг харамсалтай мэдээг сонсон. Энэ нь баатар болох мөрөөдтэй Midoriya-гийн хувьд хүн цохилт болох нь ойлгомжтой. Хүмүүс баатар болохын тулд заавал баатрын сургуулийг төгсөж баатрын үнэмшигтэй байх ёстой бөгөөд энэ салбартаа хамгийн шилдэг сургууль нь бол UA баатрын сургууль. Хичээлүүдээр Midoriya-гийн ангийн Bakugo өөрийн сургуулиас UA дэсэж орсон анхны бөгөөд цоргаан сурагч байх болно гэж босторж өгнө. Энэ үед Midoriya-ч бас UA дэсэх хүсэлтэй байгааг мэдээд түүнийг дээрлэгнэ. Тэр гарын асгараа тесрэлт үүсгэх хүчрэг чадвартай ба Midoriya-ч түүний чадварыг биширдэг. Midoriya эдийн чадварууч гэсэн баатар болох хүслээ хаяагүй ба бүх баатруудын чадвар сул тал давуу тал гэх мэт зүйлсийн тухай тэмдэглэлүүдийг хөтэлдэг. Нэг өдөр Midoriya харьж явах самдаа хорон санаатандаа таарах ба яг амьсгал нь богдож ухаан алдах гэж байх түүнийг биширч явдаг All Might ирж түүнийг аварна. Барьсан хорон санаатнаа ундааны саунд хийж цагдаагийн газар хүрүүжөхөөр явна. Энэ үед Midoriya түүний хөлнөөс тэрсэн байх ба асуух зүйл байгааг хэлнэ. Ингээд нэг байшингийн дээвэр дээр ирэхэд Midoriya түүнээс чадварууч гэсэн баатар болох боломжтой юу гэж асуудаг. Үүнд нь All Might-ийг хариулах гэж байх үедээ генит луур савсуулан яс арьс болсон нэг нөхөр болоод өгч байгаа. Тэрээр 5 жилийн өмнө нийт нэгэн төдөөгөө хүчрхэг дайсанд тулдаж ялж чадсан хэдий ч одоо дуу шиг зэрэг эрхтнүүд маш хүнд гэмтэл авсан учраас өдөрт 3 цагийг л баатар төрхөндөө өнгөрөх боломжтой болсон тухайгаа ярьдаг. Энэ тухай Midoriya-г нууцлахыг хүсдэг ба учир нь гэвэл All Might дэлхийн нийтэд инх тайвны бидэг дэмдэг хэмээн үнэлэгдсэн нэгэн ба түүний ийм байдалд орсныг мэдсэн хорон санаатнууд зүгээр сухгүйгээр барахгүй дэлхийн нийт инх завраагүй байдалд орно гэж хэлдэг. За ингээд тэндээс явах үедээ түрүүний барьсан хорон санаатнаа Гестийн мэдгтээ зэрэгцэн ойролцоох гудамжинд дэлбэрэлт болдог. Эцсийн солигдоход хорон санаатан Bakugo бүрхсэн байх ба ойр орчмын баатрууд болон өдрийн лимитэнд бас All Might юу ч хийж чадлагүй хараад зогсож байдаг. Энэ үед чадварууч гэсэн Midoriya өөрийн эрхгүйг гүйж очиж Bakugog аврахыг оролдоно. Үүнийг харсан All Might урам зориг авч баатрын төрхөндөө хувирч тэднийг авардаг. Энэ үйл явдлын дараа Midoriya гэртээ харих гэж явж байх үед All Might түүний өмнө гарч ирээд өөрийн чадварын нууцыг түүнд ярьж өгдөг. Түүний чадварыг нэгэн нийтийн төлөө гэж нэрлэдэг ба хүнээс хүнд өвлүүлэх боломжтой буюу өөрөө 9 дэх залгамжлагчна гэдгээ хэлдэг. Тэрээр Midoriya хөө Bakugo тусгаар ганцаараа гүйж ятсан баатарлаг үйлчлэгийг хараад сэтгэл нь хөдөлж урам зориг авсан бөгөөд түүнийг дараагийн өв залгамжлагчаараа сонхоор болсон гэдгээ хэлдэг. Гэхдээ шууд хүчийг дамжуулах боломжгүй ба одоогийн сул дорой битээгэр хүчийг нь өвлөж авснаар түүний бие хэдийн хэсэг хуваагдах аюултай гэдэг. Иймээс хүчийг өвлөж авах боломжтой болох хүртлээр бэлтгэл хийх хэрэгтэй болдог. Энэ цагаас хойш 10 сарын хугацаа өнгөрөх ба Midoriya-гийн бэлтгэл дуусч хүчийг өвлөж авахд бэлэн болсон байдаг. Хүчийг өвлөж авахын тулд тэрээр All Might-ийн үсийг эддэг. Ингээд UA баатрын сургуулийн эсэлтийн шалгалтын өдөр болно. UA сургуулийн баг шалгалтын дүрмийг танилцуулах бөгөөд шалгалтанд зориулж бэлдсэн хотод 1, 2, 3 онооны роботууд байгаа бөгөөд роботуудыг устгаж оноог цуглуулна. 10 минутын хугацаанд хамгийн олон оноог цуглуулж чадсан шалгуулагчид сургууль дэсэх боломжтой. Харин тэг онооны роботод тулгуурвал зүгтэх ёстойг сануулна. Ингээд шалгалт хэвлэлээ. Өөрийн өвлөж авсан хүчийг ашиглаж сурах боломж олдолгүй ирсэн Midoriya оноо цуглуулж чадлагаа баахан л хий дэмиг үйдэг. Яг энэ үед тэг онооны аврах том робот гараад ирэх бөгөөд бүгд л зааварчилгааны дагуу зүгтэх ба Midoriya ч гэсэн яг зүгтэх гэж байхдаа хонь нэг охин нурангад дарагдсан байгааг анзаарна. Охиныг аврахын тулд өөрийн мэдлэгүүл хүчээ ашиглах ба аврах том роботыг ганц цохилтоор л дуусгана. Гэвч хүчээ ашиглах үед хоёр хөл болон баруун гар нь хугарсан байдаг. Маш их өвдөлтийг мэдрэн доошоо унаж эхэлнэ. Яг унахын даваанд нөгөө охин Midoriya-г авардаг. Эцсийн солигдоход шалгалтанд оноо авч чадаагүй маань хүн өөр сургуульд орох тухай бодон гэрүүн судаг. Бодгоо шалгалтын хариу гарах бөгөөд Midoriya-гийн баатарлаг үйлчлэгийг нь үнэлэн UA дэвсүүлэхээр болсон байдаг. За ингээд UA баатрын сургуулийн хичээс эхний өдөр нэглэх бөгөөд тэрээр шалгалтын үеэр хамт байсан Uraraka, Ida болон Bakugo зэрэгтэй нэгийн А ангид хуваарлагдсан байдаг. Ингээд анимын үйл явдлыг өргөжлүүлээс өмнө та бүхэндээ нэгийн А бүлгийн сурагчдын чадварыг товч танилцуулъя. Ida тэрээр шилбэний карт барилга хөдөлгүүрийн тусламжтай илүү хурдтай хүчтэй тесрэлттэй болдог.
Тэрээр нэгийн А бүлгийн ангийн дараагаар сонгогддог. Урарака гар өрсөн зүйлсхэн татах хүчийг арилгах чадвартай. Ашид өөрийн биеэс аливаа зүйлсийг хайлуулах чадaltaй хүчтэй хүчлэг ялгаруулдаг. Асуй тэрээр мэлхийний чаддаг бүх зүйлийг чадна. Бакуго нитроглицерины тусламжтайгаар гарын алгаараа тесрэлт үүсгэх чадвартай бөгөөд хөдөлгөөн хийж хөлөрөгдсөн илүү хүчтэй тесрэлтийг үүсгэх чадвартай байдаг. Агагүрэ үл үзэгдэгч бөгөөд гэрлийг углах чадвартай. Жиро аливаа зүйлстэй холбогдож маш бага дуу чимээг сонсох чадвартай бөгөөд өөрөөсөө маш чанга дуу чимээг ялгаруулах чадвартай. Каминари өөрөөсөө цахилгаан ялгаруулах чадвартай бөгөөд хэд өндөр цахилгаан хүч ялгаруулсныхаа дараа тэнэг амьтан болж хувирдаг. Киришима өөрийн гадрууг хатууруулах чадвартай бөгөөд гардан тулаандаа маш сайн. Кода амьтдтай ярилцаж тэднийг өдөрдөж чиглүүлэх чадвартай. Midoriya нэгэн нийтийн төлөвийн залгамжлагч бөгөөд анимен тур шин чадваруудыг олж эзэмшнэ. Цаг тухайн үед яриад явчих учраас одоо ингээд шууд алгасан. Минета толгой дээр бөмбөлөг авч иддэг бөгөөд энэхүү бөмбөлгүүдээр бусад хүмүүс наалддаг бол өөрөө тэр дээрээ ойх чадвартай байдаг. Хэтэрхий олон доогоор авах юм бол цус гарч өвдөж эхэлдэг. Ожиро тэрээр хоёр гарнаасаа жил хүчрэх сүлдээ бөгөөд сүлдээ тусламжтай олон төрлийн зүйлийг хийж чадна. Сато тэрээр маш их сахар иддэг бөгөөд эдсэн сахарын хэмжээгээр биеийнхээ хүчийг хэд дахин нэмэгдүүлдэг. Сэро тэрээр тохооноосоо наалт хамгаалж дууц гаргах чадвартай. Шожи олон гартай бөгөөд гар тус бүр дээрээ өөрийнхөө эрхтнүүдийг дахин ургуулах чадвартай. Тодороки мөс болон гал гэсэн хоёр элементийг эзэмших чадвартай бөгөөд номер 2 баатар болох Индаварын хүү. Токоями өөрөөсөө хар сүдэр гаран удирдах чадвартай бөгөөд гэрэлтэй орчинд хүчин суулгадаг. Харин харанхууд удирдлагаа алдах хэмжээнд хүчин маш их нэмэгддэг. Яо Ёросо тэрээр бүтээх чадвартай бөгөөд өөрийн хүссэн зүйлээ өөрийнхөө биеэс ургуулсан бүтээж чаддаг. Аояма хүснээсээ лазераар буудаж чаддаг бөгөөд хэтэрхийг буутсны дараа гидсний бүрхэж өвддөг. Энэ үед тэдний анги хариуцсан багш буюу Айзава гарч ирнэ. Баатрын нэр нь Ирээсэр бөгөөд бусдыг харж байх үедээ тэдний чадварыг арилгах чадвартай нэгэн. Хичээлийн эхний өдөр шууд шалгалт авах ба хамгийн бага оноотой сурагчийг хасах тухайгаа хэлнэ. Шалгалт нь 50 м-ийн гуйлд уртын яриад гэх мэт энгийн мэт боловч чадвараа ашиглах боломжтойгоор онцлог байдаг. Шалгалтын үеэр чадвараа өдөртөж сураагүй Midoriya сүүл муших нь ойлгомжтой. Хамгийн сүүлийн шалгалт нь бөмбөг шидэх бөгөөд энэ шалгалт түүний сүүлийн боломжийг хамаг хүчээр шидэх гэхэд гараа дахин гэмтэх гэж байгааг анзаарсан Айзава багш түүний чадварыг арилгаж дахиад гараа гэмтэх гэж байна. Өөрийгөө гэмтэх чадвартай хүн баатар болох боломжгүй. Чиний хүнийг авраад хинэж хэрэггүй хог болно гэж хэдэн хатархуг шиднэ. Энэ үгнээс нь урам зориг авсан Midoriya бөмбөгийг яг шидэх үедээ урууны өндгөндөө хүчээр хөрөмтлөж чаддаг ба бөмбөгийг асар ол шиддэг. Ингээд шалгалтын нэгдсэн дүнгээр Midoriya хамгийн сүүлд орсон байх ба Айзава багш өнөөдрийн шалгалт нь тэр нэгнийг хасах зорилгогүй байсан гэснээр Midoriya сургуультаа үлдэнэ. Дараагийн хичээлийн багш нь All Might байх ба бүгдийг нь баатрын хувьд замсаад бэлтгэлийн талбайд ирэхийг зааварчилна. Midoriya баатрын сургуульд эсэг бэлтгэлгүй байсан тул ээжийнхээ ойж өгсөн хувцсыг өмсөн ирдэг. Бэлтгэлийн дүрм нь энгийн бөгөөд 2-2-ороо баг болно. Нэг тал нь баатар болж нөгөө тал нь хорон санаатан болно. Оноогц хугацаанд хорон санаатнууд тесрэг бөмбөгийг хамгаалах ёстой бол баатруу тесрэг бөмбөгийг авах ёстой. Шалгалтын сүүлийн өрсөлдөгчд бол Бакуго Идо хоёрын эсрэг Midoriya Uraraka нар байна. Бакуго Midoriya-руу хүчтэй дарилтууд хийх ба Midoriya хүчээ ашиглалгүй өчөөгөө өвлгөд тулалцаар байна. Бакугогийн уурын дээд зэгтээ өрснээр Midoriya-г нэг хэсэг боломж тавина. Цаг дуусах төхөгтэй зэрэгцэн Midoriya Бакуго хоёр хаалт тулгам өчид Midoriya Бакугогийн дарилтыг шууд өөр дээрээ хүлээн авч харин өөрийн цохилдоо дээш нь чиглүүлж байшинд асар том нөх гаргадаг. Энэ үед Uraraka өөрийн чадварыг ашиглан тесрэх бөмбөг өрснээр тэд ялж чаддаг. Midoriya хүчээ ашиглах болгондоо гэмцээр л эдгэх охин түүнийг эмчилсээр л тэр гэмцсэн хүмүүсийг өнсөг төдөд эмчлэх чадвартай бөгөөд хэтэргийн хүнд гэмцсэн бол төгс эмчлэж чаддаггүй бөгөөд эсэстийн шалгалт үеэр авсан гэмтлийн хүртэл тэр эмчилсэн болж даардаг. Эдгээд гарч ирэх үед нь ангийнх нь хүлээж байх бөгөөд Midoriya-гийн төлөвлөгөө гайхалтай байсныг хэлцгээнэ. Midoriya цайны цагаар Uraraka Ida нартай ярилцсан суух ба тэр үед Ida удам дамжсан баатрын гэр бүлийг гэдэг нь тодорхой болох бөгөөд яг л ахшгүй баатар болох тухайгаа ярина. Хэд өдрийн дараа нэгийн А бүлэг Aizawa, All Might 13 гэсэн 3 багш удирдлагаар тулааны сургуульд ихээр USG гэх байгууламжид ирнэ. All Might багш замдаа хүний амь аврах хэрэг гарсан тул баг зэрэг хоцорч ирэхээр болно. 13 дугаар багш Aizawa багш болон бусад сурагчдыг хүлээн авч USG байгууламжийн тухай тайлбарлаж байх үед гинэт хар портал нэгдэж олон тооны хорон санаатнууд гарч ирдэг. Aizawa багш сурагчдыг 13-т хариуцлан тэндээс гаргахыг зааварчлаад өөрөө нэг эсрэг хэдийчийн бүүмэд дайраад л ордог. Сурагчид гарах хаалгаруу зогтож байх үед дайсны портал урдан гарч ирнэ. Тэрний нэрийг Kurogiri гэх ба портал өсгөх чадвартай хорон санаатан. Тэрээр чадвараа ашигласан 13 дахь багшийг ялгаас гадна сурагчдыг байгууламжийн өнцөг болон мөрлөө хуваан шилжүүлдэг.
Сурагчид нөхцөл байдал зохицон өөрсдийн чадвараа ашиглан доод түвшний хорон санаатнуудыг ялж чадцгаадаг. Энэ үед Айзава багш хорон санаатнуудын толгойлогчтой тулгдж байна. Тэд өөрсдөө хорон санаатны холбоо гэж нэрлсэн байх ба толгойлогч нь Shigaraki Tomura юм. Түүний чадвар нь ялцрал ба гар орсон даруйд л өгчөж үүрч ундаг. Хорон санаатны холбооны гол зорилго нь их тайвны бэлэг тэмдэг гэдэг All Might-ийг устгах байлаа. Тэрнийг ялж чадах чадвартай бүтээсэн ба түүнийг Nomu гэж нэрлсэн байдаг. Nomu нь яг л робот ч зөвхөн Shigaraki-г нь тушаалаар хөдлөнө. Aizawa багш олонний эсрэг хүч мөнхөсдөж ялагдаж хүнд гэмтэл авна. Тэдний тулааныг Midoriya, Asui, Minato гурав холоос нууцаар ажиглан зогсно. Энэ үед Ida Urarakiгийн чадварын ачаар Kurogiri-г аргалж гадагшаа зогтож тусламж дуудахаар хурдлангүй. Нэг сурагч гадагшаа алдсныг мэдсэн Shigaraki уурлаж тэднийг ажиглаж буй манай гурав дээр нүд ирэмгийн зурт ирж Asui-н толгоноос бариад авдаг. Midoriya ч Asui-г алуулчихлаа хэмээн балмагдаг. Гэвч Aizawa багш түүний чадварыг төр хоригсны дүнд Asui-г аварч чадна. Энэ боломжийг ашиглан Midoriya Shigaraki руу хүчтэй цохил хийдэг. Цохилтын дараа ган гэмтээгүй байгааг Midoriya анзаарна. Гэвч түүний Nomu урд орноор Shigaraki-г хамгаалсан байдаг. Nomu яг Midoriya руу дайрах гэж байхтай зэрэгцэн All Might амжингаж гайхалтай урд хөдөлгөөнөөр Aizawa багш болон ойр хавьдан байсан сурагчдыг авардаг. Ингээд All Might болон Nomu нарын тулаан эхэлнэ. All Might-ийн эхний довтлогоо Nomu төчүүхнэд нөлөө үзүүлдэггүй ба Nomu нь All Might-ийн төсөлснөөс илүү хүчирхэг гэдэг нь тодорхой болно. Nomu дайралтаараа All Might-ийг гэмтсэн шархыг хүндэснээр хүнд байдалд ордог. Энэ үед Todoroki Bakugo хоёр ирж Kurogiri-г зэхэн унгааж Nomu гэмтэснээр төр цаг хожиж чаддаг. Гэвч Nomu өөрийгөө төлжүүлэх чадвараараа итгэн. All Might эцэст надтай бүр тэнцүү байхаар бүтээгдсэн юм бол төсвөрлөх хүчнээс нь 2 дахин илүү хүчээр довтлол яахыг нь харъягээд Nomu ганц цохилт орол бадарангуй ялна. Гэвч тэрээр өдрийн хязгаар төрсөнд бол арай гэж л баатрын дүр төрхийг хадгалж байдаг. Nomu нялгдсан Shigaraki ирсэн ажлаа гүйцээгээр өөрийн биеэр All Might руу тавина. Түүнийг өдрийн хязгаартаа бүрж хөдөлж чадахгүй болсон Midoriya анзаарч түүнд туслахаар дайран орно. Shigaraki Kurogiri нартай нүүртүүлж маш хүнд нөхцөл байдалд орно. Энэ үед азар баатрууд ир Shigaraki руу буудснаар тэд зогтож манай хэд аврагддаг. Үйл явдлын дараа Midoriya болон All Might-аар юмчлж буйроонд All Might-ийн цагдаа найз орж ирээд 13 болон Aizawa багш нар хүнд гэмцээдэж амьд гарч юмчлж байгаа. Харин сурагчид аюулгүй. Олон тооны хорон санаатан болон Nomu-г баривчилж хамгаалтанд авсан тухайгаа хэлдэг. Эцэст нь нэгэн эвгүй царайтай хорон санаатныг харуулснаар эхний бүлэг дуусна. Энэ үрээд энэ удаагийн бичлэг маань өндөрлөж байна. Та бүхэндээ таалагдсан гэж найдаж байна. Та манайд subscribe, like дарж дэмжээрэй. За ингээд 2 дугаар бүлгээр уулзтлаа. Түр баяртай.